Хай. Өнөөдөр ховчлогээрээ би 1999 онд нээлттэй гаргасан 2011 онд шинжилгээдэж гаргасан Hunter x Hunter гэх анимыг бэлтгэлээ. За тэгээд лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд аним руугаа орцгоё. Аним маань Gon гэх хүү заасарж байгаа эхэлнэ. Мэдээж манай гол дүр цаана хоёр хүн Gon одоо хүртэл Lord of Lake-ийг барих гэж оролдоод мөн гэдэг. Ерөнхийдөө их чинь барьж чадах юм бол Gon-ыг ангуучийн шалгалтанд орж олно гэж хэлсэн байлээ. Тэг Gon-ы аав нь яг өөртөө найзлахаараа өрнөсөндөө энийг барьж байсан мөлий. Нэг удахгүй Gon Lord of Lake-ийг барьдаг. Хүмүүс үнэхээр энэ Lord of Lake гэж үгээр гайхчаад л их чинь гонигтай харагддаг. Тэг ер нь бол их чинь аль болох явуулах байхыг хичээдэг. Гэхдээ Gon аавыгаа яагаад тийм их ангуучлахыг хүсснийг мэдхийн тулд ер нь бол явна гэж хэлдэг. Их чинь ч амлсандаа үрээд явуулахаа шийддэг. Gon ч аюулгүй ирнэ гэд салах ёсоо хийдэг. Gon би дэлхийн хамгийн сайн ангууч болно гэж хэлэхэд арднаас хүмүүс хамгийн сайн ангууч болно. Энд маш олон хүмүүс хандруулахыг хүсдэг. Гэхдээ маш цөөхөн хүмүүс л ангууч болж чаддаг. Gon ерөөсөө тэргүй нөөс тоолгүй. Тэр дээрлүүлжсэн хүн л очиж яхад сонгоцсны дарга гарч ирдэг. Дээрлүүлжсэн хүмүүс нь явуулчаад байж байтал Gon дээш харж яснаа шуурга ирэх юм байна гэж хэлдэг. Яаж мэдсэн бэ гэж асуухад Gon шуунууд л ч байна гэснээ бас гээд дээш авирснаа хамраараа үнэрлдэг. Үнэрлж яснаа энэ ингийн шуурга биш ээ. Амар том шуурга юм гэхэд дараа харснаа энэ хүүхэд гэж хэлдэг. Удахгүй Gon-ы хэлснээр шуургач олж дарга эндээ сайн мэт эхлэхэд хөвчлөлтэй шүүгээд том давлгааны өдөөс явдаг. Хэсэг хугацааны дараа маш олон хүмүүс бөөлжч тэнхээ алдсан байх бөгөөд 3 хүн зүгээрээ. Мэдээж Gon ном орч чилэрж бай, шар үст альмаа ямар гашуун бэ гэж бай нүдний шилт. Тэрний дараа дарга өрөөнд оруулж ирээд нэрийг асуудаг. Шар устыг Kurapika, нүдний шилтийг Leorio гэдэг. Яагаад ангуучлахыг хүссэн бэ гэхэд Gon миний аав ангууч. Би тэгээд Whale Island-аас явсан. Тэгээ би яагаад аавыгаа тийм их ангуучлахыг хүсснийг мэдхийн тулд гэсэн. Гэхэд дарга Whale Island-а тэр үнэхээр жингийн хүүхэд гэж үү гэж хэлдэг. Харин Kurapika би хэлэх юм бол хамгийн нууц юм хэлэх ёстой гэж болно гэж хэлдэг. Leorio бол уурлаад танихгүйд яа хэлээд байгаа гэд хэлдэггүй. Гэтэл Ахмад нэмээд 2 хүн асгацсан гэдгийг ангуучийн газар хэлэх гэж хэлдэг. Гэтэл манай эд гайхаад юу гэж асуудал. Та нар одоо хүртэл ойлгоогүй юм гэж ангуучийн шалгалт аль хэдийн эхэлчихсэн гэдэг. Манай эд ч гайхаад юу гэж асуудаг. Тэнд ангуучийн шалгалт орохын тулд маш олон хүн байдаг. Тиймээс биднээс шиг хүмүүсийг захиалж багахч олохныг гаргадаг. Шуурганаас олж ухаалдаж ядарсан хүмүүсийг бүгдийг нь хассан. Тэн зүйлийг давж гарч чадахгүй бол Hunter x Hunter-ыг хизээч хийж чадахгүй. Тэгж хэлэхэд манай эд шууд яагаад гэдэг хэлдэг. Kurapika бол Kurta Clan-ы хамгийн сүүлийн амьд болсон үе. Нэг муу хүмүүс бүгдийг нь алсан. Тиймээс Kurapika хүчтэй олж өшөөгөө авахар шийдсэн. Тэгэл Kurapika ангуучлахаа шийдсэн. Харин Leorio ангуучдыг маш их мөнгө олдог гэдгийг сонсоод мөнгө олохоор ирсэн. Мөнгөөр бүх юмыг авч олно гэж бодоод ижтэл. Kurapika ухааныг мөнгөөр худалдаж авч болохгүй штэ гэхэд Leorio уурлаа. Тэгвэл Kurta Clan-ы хамгийн сүүлийн хүнийг алаад өгөлдөө гэд тэр хоёр тултгаар байлдаг. Тэр хоёр тултгаа зосч ятл нэг туслах шуурганаас олж нисэж унах гэж ятл тэр хоёр барих гэж олдсон ч гэсэн барьж чаддгүй. Gon-оор араас нь шууд юу ч бодлого үсрээд Leorio тэр хоёр бариад амийн авардаг. Хэсэг хугацааны дараа шуурга мантахад Kurapika Leorio хоёр чивлэрээд дараа тэр гурыг тэнцнийг хэлдэг. Дарга дараагийн шалгалт руу амархан очих замыг зааж өгтөл араас нь сонин хүн харж идэг. Дараа нь тэр гурав газрын зураг дээр очиод даргын хэлсэн газар бидний очих газараас эсрэг зүгтэн гэж хэлдэг. Дарга тэтгэж ийн гээд даргын хэлсэн газараар явдаг. Kurapika ч бас дарга тэтгэж ийн гээд явдаг. Leorio өгүүлсээр автобус руу явж ятл хоёр хүний ярьж байгааг сонстол энэ газараар явбал хизээж очихгүй тэнгүүд л энэ газараар явах байх гэдэг. Leorio нөгөө хоёр руу хар дараг үүдэг. Нилээ удаа явсны дараа нэг сонин хүмүүстэй хамт эмээ гараад ирдэг. Хоёр сэтгэл хөдлөм асуулт асуух юм гин. Хоёр асуулт асуух бөгөөд нэг юм уу хоёрыг нь сонгох ёстой. Асуултанд хариулахад 5 секунд өгнө. Гэтэл нөгөө ардаас таадсан нөгөө хүн гараад иртээ. Тэгээ 3 мангара холдчихийгээд би эхлэе гэдэг. Асуулт нь болохоор түүний ээж олон найз охин мангаст баригдсан. Бүхэн ганцыг нь л аврах ёстой.
Нэгийг сонгуул ээж байгаа аварна, хоёрыг сонгуул найз өхнөө аварна гэдэг. Наан чинь зөв хариулт алга байна гэж уурлж яхад Kurapika бодолд ороод байж байдаг. Нөгөөдөг чинь нэг гээд яагаад гэвэл найз өхнийг дахиж олж болно гэтэл эмээ явж олно гэдэг. Лёрио ч наан чинь зөв хариулт алга байна гэж ятал Kurapika Gon хоёр бодолд орсон байж байдаг. Тэгээд манай эдэ асуулт нь болохоор хүн болон хүү хоёр нь барьцаалагдсан байгаа. Зөвхөн нэгийг л авч олно гэдэг. Гэхэд Лёрио амар уурлж гэтэл Kurapika нэг юм ойлгосон мэт ойлгоход эмээ зогсоод хариултаас өөр юм хэлж болохгүй гэдэг. Эмээ тоолж эхлэхэд бараг Лёрио зодохны аваа бариад хийцэхөд байдаг шүү. Эмээ тоолж дуусгаж ятал Лёрио шууд зохих гээд ярихад Kurapika хамгаалдаг. Kurapika бид нар зөв хариулт өгсөн гэдэг. Ерөнхийдөө чимээгүй бахан зөв хариулт байсан байлээ. Тэгээд явж олно гэсэн нөгөө хүн чинь ерөнхийдөө яваагүй өөр чи явцсан гэсэн үг. Тэгээд Лёрио маань ч эмээг зөхижсэн доожилтгүй юм. Гэхдээ эмээ зөндөө ийм хүмүүстэй уулзж ирсэн гэж хэлдэг. Тэгээ манай эдийг ер нь явахыг зөвшөөрсөн. Хэсэг хугацааны дараа манай төөрж явсны эцэс очих газар олдог. Нэг байшин руу ортол төрхөө өөрчилдөг мангас хүмүүс рүү дарж идэг. Нөгөөдөг чи манай эдийг хараад цутгаар нь Kurapika Gon хоёр араас нөгөөд Lyorio нэг үлдсэн ихтэй нэмчилж үлддэг. Gon нөгөө шарыг чинь зөхөхөд нөгөө эмэгтэй ч унах чихт нь Kurapika барьж авдаг. Нөгөөдөг чин цутгаар нь Gon араас нь хөөгөөд Kurapika нөгөө эмэгтэйтэй чинь ярьж байтал шивээсийг хараад чи гэж гайхад нараас нь Lyorioг гараад ирдэг. Kurapika Lyorioг харангуудаа шууд зөхөд авдیں۔ Энд чи Lyorio чи яаж мэдсэн гэж шар амтан болоод төржтэй. Чи яаж намайг гэж мэдсэн ингэж суухад би чамаа гэж мэдээгүй. Би Lyoriog сайн харж байгаарэ гэж хэлсэн. Гэтэл Lyorio гадуур мангастай хахад тэр залуу ганцаараа гар нь үлдээсэн байна гэж зөксөн юм. Гэж хэлэхэд шар мангас яваад өгдөг. Kurapika шивээсийг харсан болохоор чи ингэж асуудаг. Гонч болон шахуулсан ч гэсэн ийш тийшээ харж яснаа чи хийн гэж асуудаг. Нэмээд нөгөөдөг чинь ханаан гэж асуудаг. Нөгөөдөг чинь юу гэж гайхахад чи миний хөөж яснаас үнэр харагдах байдал чинь баг зэрэг өөнө гэж хэлдэг. Хэлснийг нь сонсоод нөгөөдөг чинь хөштлөө инээдэг. Манай эд маань ч цүглэрсэн. Жаал юм ярьдаг. Ерөнхийдөө энэ дөрөв чинь гэр бүлээсэн байлээ. Тэгээ манай эдийг жинхэнэ шалгалт болох газар руу аваачдаг. Тэгээ манай эд маань нэг газар руу очсон шалгалтын болох газар ийм том гэж үгээ гайхчихэл над ч юмшээ энэ гээд манай хөрөж өсөн хүн маань Гуанз руу заадаг. Манай эд маань нууц үглээд цэглэн шичиг өөрөө л ороод ирдэг. Lyorio ангуучийг хамгийн их мөнгө олдог ажил гэхэд Kurapika үгүй ангуучд бол хамгийн эрхэмсгэн гээд манай хоёрын ээлж тэрүүлэх эхэлдэг. Манай хоёр чилдэд байж байтал очих газараа хүрнэ. Тэгсэн цаана маш олон хантер exam-д орох хүмүүс байж байдаг. Дараа нь Tompa гээд хүн хурж ирээд манай эдтэй танилцаад тэгээд зарим хүмүүсийг танилцуулдаг. Номер 225 Тодо барилдагч, номер 103 Bourbon могой сургагч, номер 191 Bodoro Kung Fu Master. Тэгэд 3 ах дүүс. Тэр хэд багийн ажиллагаандаа сайн гинэ. Номер 384 Greta Anчин. Тэгж ядал цаана нэг хүн нэг сонин үнийг мөргсөн чинь гарыг нь цэцэг болгоод идэв. Тэгсэн чинь цаана Tompa сэтгцэн эмэгтэй хүн буцаад ирчих гэж байдیں۔ Номер 44 Hisoka. Тэр хүн шалгалтанд ялгажсэн ч өөрөөхөө дургүй байсан шалгагчийг алаад дараа жил орох орлсон гэдэг. Тэгсний дараа Tompa юм уу гэжлээр манай дууж ирсэн чинь Gon эн чи муудсан байна гэдэг. Тэгсэн чи нөгөөдөг чинь уучлаарай яваад өгдөг. Энэ жил чивгүй хүмүүс ирсэн байх шүү гэдэг. Тэгээ бодоод ижил цаанаас нэг хүүхэд Tompa танд нөгөө ундаанаас чинь дахиад байгаа юу гэж асуудаг. Tompa тэгээ яагаад нөлөө өгөхгүй вэ гэж гайхаад идэг. Тэгсэн чи нөгөө хүүхэд чинь санаа зовох хэрэггүй надад хор нөлөөлөхгүй гэдэг. Ер нь нэр нь бол Killua гэдэг юм байлээ. Удахгүй нэг урт үлтэй хүн гарч ирээд эхний шалгалт эхэлдэг. Тэгэд өөрийг дагаад явал гэж байна. Манай эд Google явж идэл нөгөө Killua гэдэг хүүхэд гараад иртээ. Ер нь Gonti яг чсэн юм байна. Тэгээ манай хоёр найзлана. Манай эд ч бүр 6 цаг гүйцэн. Lyorio бүр ядарч өгөх гээд байж идэг. Lyorio жоохон амарч яагаад шууд би хаант орлоо гэж шууд гүйчдэг. Kurapika Lyoriогоос яа чи нэрнгэс ангуучлахыг хүссэн гэж суухад Lyorio хариулахгүй хаан өөрийнхөө түүхийг ярьж эхэлдэг. Ер нь бол Kurta clan-ийн нүд маш их сэтгэл хөдлөлттэй болох үед нүд нь улаадаг бас нэлээд үнэтэй зардаг. Тийм учраас хүмүүс нүдийг авах гээд бүгдийг нь алжчихсан гэж Kurapika хэлдэг. Харин Lyoriгийн найз зүүн жоохон бахта өвчин туссан. Гэхдээ эдгэж болох байсан ч мөнгөгүй байсан болохоор найз нас арсан. Тэгээл мөнгөтэй олж өөрийнх нь найзтай адилхан өвчтэйсэн хүмүүсийг мөнгө өгж аварна гэж бодд юм лээ. Тэгэд ярьж байтал Gon Killua 2 гүйцэд ирдэг. Тэгээ Killua битээ уцраараа хаа гэд Lyoriод хэлтэл Lyorio би тийм хөгшин биш. Би та нартай адилхан өсвөр насных гэж хэлдэг. Тэгээ Gon Killua 2 төрүүлж яваад би биенээсээ яагаад ангуучлахыг хүссэн гэж асуудаг. Killua бол ангуучийн шалгалтыг хэцүү гэж сонссон. Тэгээ хөгжилтгөө дэнд явсан гэж хэлдэг.
Харин гон аав эгч меда дээр өссөн. Харин гон аавыгаа зөвхөн жаацны зургаас л харж ирсэн гэд. Тэгэд ер нь өмнө хүмүүс дэлсэн юмнуудаа л хэлдэг дээ. Олон цагийн дараа хонглын үзүүрт гэрэл тусаж эцэст нь гарлаа. Хүмүүс гарч дуусны дараа шалгагч явах зам илүү байгаа. Хоёрдугаар шалгалт руу очихын тулд сонио амтантай мантай байгаар явах ёстой гэв. Надтай ойрхон яваарай гэж хэлдэг. Гэтэл нэг хүн гарч ирээд над ч хуурамч шалгагч би жинхэнэ шалгаач гээд нэг сарамгчин гаргаж ирдэг. Тэгэд энэ хавьд хүний дүр төвөрдөг сарамгчин байдаг гэж хэлдэг. Тэгэд хүмүүс хиндэн итгэх вэ гэд сандраад ижээл Хисоко шууд хөзөр шиддэг. Тэгээд нэг гарч ирсэн шалгагч нь оногдоод тэгээ нөгөөх нь барьж авдаг. Хисоко ангуучийн шалгалтын дээр ангуучид шалгадаг учраас иймхэн дарилтыг ямар ч ангууч хамгаалж чадна гэдэг. Тэгж хэлсний дараа шалгагч чи дахиж над руу дайрах юм бол ангуучийн шалгалтаас хасагдах болно гэж хэлдэг. Дараагийн шалгалт эхэлж бүгдээрээ гүйж явхад гинэт мангас гарч ирдэг. Мангаснууд нэг нэрэ гарч ирж хүмүүс ч нэг нэрээр салцгаадаг. Манай дөрөвд ч бас мангаснууд хаасан ч аргалаа л явдаг. Тэгэд манай дөрөв 2-2-ороо салаа явцдаг. Манай Лиори болон Курапика яваад ээжтэл Хисоко руу олон хүмүүс дайрж байгааг хардаг. Энэ хэд нь болохоор шалгагчаас төрсэн бөгөөд Хисоког энэ хандр экзамыг орхих юм бол чамайг зүгээр явуулъя гэдэг. Хисоко өдөөс нь та хэд шалгагчаас төрсэн юм бол би шалгагчин болъё гэхэд нөгөө хэд уурлан тулаа эхэлдэг. Тулаа эхэлсэн ч гэжтэй шууд дуусчдаг л да. Хисоко 2 хүн хөдөлгөөнийгээд бүгдийг нь ялдаг. Манай хоёр тулааны хөдөлгөөнийг гайхаад ээжээл Хисоко манай хоёрыг хараад ойртож алхдаг. Манай хоёр төрөгдүүлэхийн тулд хоёр тийшээ зогтсон ч Лиорио би тийм хүнээс цухтаад идэх хүн биш гэд саваа бариад түрээд ирдэг. Лиорио гүйж чад цогтол хурамч байдаг. Тэгсэн чи Хисоко гяс ард нь гарч ирээд яг алхаж идэл гон дэгээрээ Хисоког зөгч хамгаалдаг. Хисоко гоны зүсгийг ойртож хараатыг гэтэл Лиорио надтай тулд гэж араас нь зөгчөөдөл Хисоко зөгчтэй. Гон араас нь шууд зөхөх гэтэл дахиад алга болоод араас нь гараад ирдэг. Олон удаа гон дайрсан ч 90 сондоггүй. Гон шууд дэгээрээ доошоогоо шийдээд анхаарлын старуулж байгаа араас нь дайрах гэтэл гоныг боогоод авдаг. Тэгснэ амир гаж юм иржсэн ухаалтах шиг болохоор нь шууд тавьчихдаг. Тэнгүүтээ чи шалгалтанд тэнцсэн том болоод сайн ангууч болоорой. Тэгээ чиний найзуудыг би алахгүй гэдэг. Дараа нь нэг хүн утсаар чи буцаж ирэх хэрэгтэй гэж хэлдэг. Тэгээ Лиори өөрөө явцдаг. Гон шоконд ороо сууж яхад Курапика хурж ирдэг. Тэгээ цаана хүмүүс аль хэдийн очих газараа ирчихсэн. Килва Гоны даахгүй бахтаа гэдэж Гон Лиоригийн үнэрийг дагаад хүрээд ирдэг. Тэгээ Лиориг олоод очтол миний хазар яагаад хавдсан бэ? Би яг юу болсныг сайн санахгүй байна гэхэд Курапика бид нэр хэлэхгүй байсан дээр ах гэдэг. Тэгээ Килва гарч ирээд би чамайг бараг хасагдчихлаа л гэж бодсон шүү гэж хэлдэг. Тэгтэл эхний үеийн шалгагч энд 2 дугаар шалгалт болно. Та нарт амжилт хүсье гэд яваад өгдөг. 2 дугаар шалгалтыг Мемчи болон Бухара гэх амттай олны ангуучид хариуцах ба энэ удаагийн шалгалт бол хоол хийх гэдэг. Шалгалтанд гахаа махаар хоол хийх ба хүмүүст хоол хийх хэрэгсэл байгаа. Тэгээ та хэд бит хоёрт заавал амттай байлгаснаар шалгалтанд тэнцэнэ гэдэг. Бухара гизээ зөкснөөр 2 дугаар шалгалт эхлэх ба бүх хүмүүс л гүйж гахаа хайж эхэлдэг. Манай дөрөв явж агаад Гон гинэт уулаар уруудахад араас нь Килва болон тэр хэд гулсаж араас нь явхад гинэт Гон зогсоод Килва уурлахад хажууд нь дэлхийн хамгийн зэрлэг гахаанууд ээжэдэг. Тэр ирж шууд манай эдийг хараад дайрдаг. Хүмүүс ч зогсоох гэж оролдсон ч юу ч болдгоо. Гон руу дайрж исэн гахаанаас Гон булттал гахааны дээрээс алим унахад гахаа унаад өгдөг. Гон ч гахааны сул талыг тухна гэж мэдсэн тул тухрын дайрж дуусгадаг. Хүмүүс ч гахааны сул талыг тухна гэж мэдээд үлдсэн хүмүүс бүгдээрээ л гахааг маш амархан ялцгаад. Хүмүүс ч уралдцгаан гахаараа хоол хийж эхэлдэг. Хүмүүс ч гахаа шарж дуусаад шалгагч нарт амсуулж эхэлдэг. Бухара бүгдийнх нь гоё байна гэж зөвшөөрсөн бол Менжи хараал шууд бүгдийг зөвшөөрдөггүй. Тэгсээр хинч шалгалтанд тэнцдэггүй ба нөхцөл байдлыг харж суусан эхний үеийн шалгагч ангуучтай холбооны дарга руу залгаж хэлэхэд тэр өөрөө ирэхээр шийддэг. Томооч маань би тоогооч болох гэж шалгалтанд ороогүй гэхэд шалгагч дараагийн жилд амжилт гэж хэлсэнд ууралж дайрдаг. Харин Бухара тас эдэл нь алхахад хийсэл явцдаг. Амтд хоолны ангуучид амттай хоол гаргаж авахын тулд олон төрлийн мангастай тулдаг тул олон төрлийн тулааны арга эзэмшсэн байдаг гэж хэлэхэд ангуучийн холбооны дарга бууж ярьдаг. Тэр нь нэг өвгөн байх ба тэрийг Нетаро гэдэг. Нетаро болон шалгагч хоёр ярилцсан 2 дугаар шалгалтыг дахин ихээр олдог. Тэр нь чансан өндөг хийх. Манай зорьсон газараа хүрэхэд тэр газар нь аалзны шувууны өндгийг авах шалгалт гэдгийг хэлдэг. Хүмүүс ч боломжгүй гэж хэлэхэд Менжи шууд үсрээд хүлээж агаад нэг өндгийг аваад салхины хүчээр буцаа гараад ирдэг. Менжи бүх юмаа тайлбарч дуусаагүй байтал бүх хүмүүс үсрээд эхэлдэг.
Гон салхи ирэх болоогүй нь гэхэд хэтэрхий олон хүн байгаа учраас Аазны тор тасалгаж байгаа тул хүмүүс үсэрж амиа орлож эхэлдэг. Яг утас тасрахаас өмнө Гон одоо гэж хэлснээр бүгдээрээ өндгийг авч салхиар буцаж гарч ирдэг. Энэний дараа бүх хүмүүс л өмдгөө амтрахын идэж шалгалтанд тэнцсэн байдаг. Үүний дараа дараагийн шалгалт болох газар руу нисээ явав. Нэтер өөрийгөө танилцуулан дараагийн шалгалт болох газар руу өглөөний 8 цагт очихыг хэлж тэр хооронд төснээр чөлөөтэй энд байгаарай гэж хэлдэг. Тэгж хэлсний дараа Гон болон Киллуа онгоцоор зугаацахаар явсан бол Крапикал Ёри хоёрыг явах гэж байтал Тумпа өглөө 8 цагт гэхэд шалгалт дуусчихсан байж мэднэ штэ гэж хэлээд манай хоёрыг унтуулахгүй ядраах гэсэн хорон төлөвлөгөө хийж байдаг. Харин шалгагчид цуглаад энэ жил сонирхолтой хүмүүс байна шүү гэж ярилцгааж байдаг. Харин Хисокоос болгоомжлох хэрэгтэй аль хэдийн бидний төвшөнд ирсэн хар хүч нь хамаагүй хүчтэй бас биднийг алахгүй тулд ашигна гэж төвчж байсан гэдэг. Тэр хооронд Киллуа болон Гон хоёр мах тоогоноос аваад идэн сууж ярилцсан. Ярианаас нь Киллуа нь алдар золдог алуурчдын гэр бүлийн нэг. Киллуа гэр бүлтэй би өөрийн ирээдүг өөрөө шийднэ гэж хэлсэн ч ээж нь Киллуад хамгийн сайн алуурчин болох чадвар бий гэж хэлж түүнийг алуурчин болохыг хүсдэг. Гэвч Киллуа үүнд нь дургуутсан гэрээсээ цуцсан байдаг. Тэгэд яриад байж байтал Нетера хурч ирээд хэдийн асуухад Киллуа яагаад ч юм дургу байлаа. Тэгээ Киллуа Гоныг явъя гэтэл Нетера нэг тоглоом тоглоё гэдэг. Хэрвээ ялах юм бол шууд ангууч болоод өгье гэдэг. Манай хоёр ч зөвшөөрөөд Нетера дөрмөө танилцуулдаг. Та нар энэ бөмбөгийг авах ёстой. Бас би та нарт хүрэхгүй гэдэг. Киллуа төрүүлж дайрахаар шийдээд нэгэн хөдөлгөөн хийдэг. Нетера ч гайхалтай ийм жоохон бижиж энэ техникийг сурсан байна гэдэг бодож идэг. Гэхдээ хэдий ч нэ дайсан ч бөмбөгийг авах гэж олдсон ч хэтэрхий хурдан байсан болохоор ганц ч хүрдэггүй. Тэгвэл хөдөлгөөнгөө болгоё гэд хөл рүү нь зөвшөөрсөн боловч Нетерагийн хөл төмөр шиг хат байдаг. Дараа нь Гон солигдож ордог. Гон маш хурдтай эхэлж хүчтэй үсэлсэн боловч толгоо зөгтөг. Киллуа цаана чи хүчээ удирдаач гэд уурлаастай. Цаана Тумпа манай хоёрыг унтааг байхдаа гэж шалгасан ч манай хоёр нам унтцсан байдаг. Нэг цагийн дараа Гон Киллуа зэрэг дайрч эхэлдэг. Тэр хоёр гутлаараа дайрч өшгөлж бөмбөгийг унгааж яг авах гэж байтал Нетера маш хурдан хөдөлгөөн хийгээд бөмбөгийг авдаг. Киллуа би бууж өглөө наадах чинь сая жанга зөвхөн 100 гар баруун хөлөөл ашиглаж байсан. Энэ боломжгүй гэдэг. Киллуа явах үед Гон би Нетерийн ядаж баруун гарыг үлдсэн цагт ашиглуулна гэдэг. Киллуа алхаж явахдаа хоёр хүнтэй мөргөлдөд нөгөө хоёр нь өөр л хүн гүөхөд Киллуа тэр хоёрыг гарныхаа хумсаар алчдаг. Би эртхэн яваагүй бол тэр хөгшин алчих байсан гэж боддог. Гэхдээ уг нь Киллуа барахгүй л дээ. Тэр Нетера ч бүр ангуучдын дарах шүү дээ. Гон оролцоор ашууныг гэж баруун гарыг ашиглуулдаг. Тэгээд ядаснаас болж унтаад өгдөг. Тэгээд Нетера Гоныг хараад нисгэгчид рүү залгаад онгоцоо удаа явуулчих уу гэж хэлдэг. Мэдээж Гоныг унтуулах гад шүү дээ. Өглөө 8 цагаас орой очих газар очдог. 3 дахь шалгалт Трик Товер гэх маш өндөр оргил байх ба эндээс 72 цагийн дотор доошоо буух ёстой гэдэг. Нэг уулан давирагч доошоо шууд буухыг оролдсон боловч сонин шувуунд баригдаад явдаг. Бүгдээрээ л яаж буух аргаа хайж байгаад Киллуа Гон хоёр нэг хүн нэг газар очиод унчихсан гэдгийг хэлээд манай дөрвөлээ нэг газар олоод хаашаа хүрэхээ мэдэхгүй учраас амар сүртэй баяртай доор уулзъя гэд доошоо өсөлсөн чинь нэг өрөөнд очихдог. Тэнд 5 буугч байх ба тэнд 72 цагаас доошоо буурч байв. Бас O болон X үсэг байсан. Тэгэд эхлэхийн тулд заавал 5 хүн байх ёстойг мэдээд нэг хүн орж ирэхийг хүлээж байтал Зоро буугаад ирдэг. За тоолсон юм да. Тумпа буугаад ирдэг. Ингээд тавуулаа болоод хаалга нээхийн тулд O үсэг дар гэхэд Тумпа ганцаараа X дараад Лёрийн өөрийг хүргэдэг. Тэгэд олон замаар явсаар нэг газар очиход цаана сонио нүмерхтэн хүмүүс байдаг. Тэр хэд нь хоригдлууд гинэ. Тэгэд дөрмийг танилцуулна. Нэг нэрээ үзэн дөрмөө өөрсдөө зөхион. Их ба эхний тулаанд энд бэх хүний эсрэг Тумпа үздэг. Тэр хоёр бууж өгөх юм уу өгтлээ тулдна гэдэг. Тэгээд Тумпа амар поз авч алхандэ гэж бодож итл шууд бууад өгдөг. Би уун Хантер X Хантерыг анх үзэж байхдаа Тумпаг амар хүчээр нуужсэн аим хүчтэй хүн л гэж бодчихсон. Гэхдээ шууд буугаад өгсөн. Тэгээд эхний тэмцээн дээр 1-0 болдог. Дараагийн талаанд Гоны эсрэг нэг хүн үзэх ба Гоныг лаа сонгоно. Тэгээд төрүүлж унтраас нь ялна гэдэг. Гоноос 2 лаанаас нэгийг сонгох ба нэг нь урт нэг нь богино байдаг. Манай хэд урт нь занг зөв сонгоорой гэж хэлдэг. Гэсэн боловч Гон уртыг нь сонгодог. Гоны лаа мэдээд занг байх ба илүү хүчтэй хасдаг байлаа. Гонч мэдээд лаага газар тавьж байгаад гүйгээд нөгөө хүний халааг шууд гүгээл унтраачдаг. Тэгээ манайхаа оноо тэнцвэрлж чаддаг. Дараагийн тулаанд Крапика болон нэг сонин хүн үздэг. Тэр хоёр өгтлээ юм уу бууж өгтлөө тултна гэдэг. Тэр нь 19 сум алсан чи хортхон гээл амар сүртэй байжснаа. Ууг нь бол амар харагдаг боловч тулдаж чадахгүй нь харагдаж лээс. Гэтэ ардаа нөгөө Крапагийн гэр бүлийн хөнөөс Фантом Тропийн зураг байх ба тэрийг худлаа гэдэг мэдсэн боловч уур нь хүрээд нүд нь улаагаад
ганц зөхиө тухайн алдуулчихдаг. Тэгээд дараагийн план дээр Лиоро болон нэг эмэгтэй голд гарах ба нөгөө эмэгтэй нь энэ ухаан алдсан болохоос үхээгүй байна гэдэг. Курапика тэрийг дуусгачих гэсэн боловч Курапика зөвшөөрдөггүй. Тэгээд Курапика сэрхийг нь хүлээгээд бууж өгүүлнэ гэд хүлээхэд болдог. Гэтэ сэрхэхгүй удаад байсан учраас цаг хожоод худлаа ухаан алдсан байна гэд Лиоро унгаах гэж шууд тавиад нөгөөх нь Берарэ гэж шууд бэрэгддэг. Тэгэд манай 2-1 болж чаддаг. Тэр хооронд Хисоко явж байгаад өмнө жилийн шалагч таарч Хисокогоос болж үүссэн сорвийн өшөөг авахар тулдаг. Тулдаг боловч нэлээд тулдаж яваад хожигддаг. Лиоро болон нөгөө эмэгтэй хайчулууд давуу тоглодог. Тэр хоёр бас цагаар мөрийг тавьж тоглодог. Лиоро хожигддаг. Тэгээд 2-2 болдог. Сүүлийн тэмцээн дээр Киллуа болон нэг алуурчин таардаг. Манай дороод хэрэггүй чи үхэн штт гэсэн ч Киллуа зүгээр гээд тулдахар болдог. Мэдээж тэр хоёр үхтлээ тулдах бөгөөд Киллуа нөгөө хүнийхээ зүрхийн шууд авангуудаа миний ав зүрхийг нь шууд зүсгүй авах байсан гэдэг. Энэ хооронд аль хэдийн хүмүүс очих газар хүрсэн байх ба манай дөрөв нөгөө Лиорогийн мөрөөдтэй тоглоод алдсан 50 цагийн нэг өрөөнд очиж хүлээдэг. Манай хийзүүржсээр цаг дуусны дараа манай хэдэд цөөн цаг үлдсэн. Манай явсаар сүүлийн хаалган дээр ирэхэд олон зүсгтэй байлаа. Тэнд 2 хаалга байх ба X нь богинохон гэхдээ 3 хүн хөрж орно гэдэг. Харин On урт бас хэцүү гэхдээ бүгдээр орж болно гэдэг. Гэтэ манай хэдэд хэцүүгээр нь явах цаг үлдээгүй тул яахаа ярилцаж байтал Томпа шууд нэг зүсэг аваад дайрдаг. Бүгд тулдii өөр арга байхгүй бидтэй гээд Гонж бас зүсэг авахад үзтэл солигдно. Тэгээд зөвхөн 3 минут үлдсэн байх ба манай Курапика, Киллуа, Гон 3 гар өвдөж байна шүү. Хоцрох шахлаа гээд амархан замаар нь хэлсэн байдаг. Тэр 3 нөгөө хоёрыг нь үлдээсэн байх таа гэд бодчихсон чинь Лиоро болон Томпа хоёр араас нь хүрээд ирдэг. Юу боллоо гэхэд юу болсон бэ гэхээр Гом маш ухаантай санаа гаргаж эхлээд О-гоор тавуулаа ороод X руу орох замыг ханыг зүсгээр эвдээд тэнгуүтээ нөгөө халгаар нь орж ирсэн байдаг. Дунд нь нэг филлерэн гардаг ба тийм хэрэгтэй биш зүгээр Гон ихчрүүгээ захиа бичдэг юу болсныхоо тухай. Дараагийн шалгалт нэг арал дээр болох ба энэ шалгалтын дараа ганц шалгалт үлдсэн гэдгийг хэлдэг. Энэ шалгалтанд бүх хүнд дугаартай тэмдэг өгөх ба бас нэг тоон сонгоно. Тэр нь өөрийнх нь барих ёстой тэмдэг. Тэр сонгосон хүнийх нь тэмдгийг авах юм бол 3 оноо эсвэл өөр хүний тэмдэг аввал 1 оноо гэдэг. Арал руугаа очихоор бүгд замд суун явдаг. Тэнд хүмүүс өөрлөгөө дайрах хүмүүст бэрэгдэхүүн тулд аль хэдийн ихэнх нь тоогоо нуусан байх ба Гоны дайрах ёстой хүн нь Хисоко байдаг. Харин Киллуагийн дайрах хүн нь тоогоо нуусан учраас хэн гэдгийг мэдэхгүй байлаа. Бүгд аралдаа ирэхэд 3 дугаар шалгалтанд тэнцэн дараалалаараа арал руу орох ба нэг хүн орсны дараа 2 минутын зайтай дараагийн хүн нь орно гэдэг. Бас энэ арал дээр 7 хоногийн дараа буцаж ирж авна гэдэг. Гонч нэг модон дээр гараад яаж Хисокогийн тэмдгийг авах вэ гэж бодож байтал нэг нум сунтай хүн сэлэнтэй хүн лөө хортой сумаар буудаж ухаан алдуулаад тэмдгийг нь авчихдаг. Гонч тэгээрээ тэмдгийг авахар шийдсэн ба бэлтгэл хийж эхэлдэг. Хөдөлгөөнгүй эсвэл удаан хөдөлгөөнтэй зүйлийг амархан авч байсан ч Гон Хисоког бултаж чадна гэж боддог. Тэгэд шувууг барих гэж оролцсон ч ганц ч ондоггүй. Гон олон удаа оролцсоор шувуу загас барих гэж байгааг хараад барихаар дарихад онцгордог. Тэгэд Гон Хисокогийн тэмдэг авах гэж дайрч байхад нь барья гэж боддог. Гоныг бэлтгэл хийж байхад араас нь нэг хүн харж байдаг. Бодвол Гон тэр хүний бай болтой. Гон Хисоког хайж явахдаа тусан дутагддаг эрвээхийн нүдтэй таалдах ба Гоны гарч 2 хоног бэлтгэл хийсэн учраас гарнаас нь тус гарсан байв. Гэтэл Гон Хисокогийн мөрөнд гэмтэлтэй байсныг санан энэ хүргэж чадна ах гэд эрвээхийн нүдийг дагаж явдаг. Тэр хооронд Хисоко нэг сонин хүнтэй станцаар ирж байдаг. Лиоро сууж байхад Томпа гарч ирээд чи миний барих хүн биш гэд тэмдгийг нь гаргаж ирээд нэг сармагчтай хүн авчихдаг. Томпа энэ хүнтэй хамтарсан байдаг. Тэгээд Лиоро тэмдгийг алдчихсан байж байгаад Курапика тараад Курапика тусалж тэмдгийг авдаг. Курапикагийн байн Томпа байсан учраас 6 болж Лиорогийнхыг хайхаар явдаг. Гон Хисоког олсон боловч Хисоко чамайг тэнд байгааг мэдэж байна гараад иргээд Гон руу ойртож эхэлдэг. Араас нь нэг хүн өөр хүн гарч ирдэг. Тэр шууд Хисоко руу дайрахад Хисоко алахгүй үлдээхэд нөгөөдөг чинь дахиад дайрахад араас нь нүүрэндээ битүү зүүд зүүсэн хүн зүү аваад нөгөө хүний чинь зүүгээр алчдаг. Тэгснээ бүх зүүгээ аваад би аль хэдийнэ 6 оноотой болчихсон. Надад нэг илүү байгаа чи ав гэд шалгалтын өдөр болох хүртэл газар доор унтдаг. Тэгжэтэл орой олоод Хисоко явах болтол уул нь гарч манай Курапика Лиоро хоёрлоо дайрахаар болдог. Гон араас нь гүйлгүй яах вэ?
Исоко тэр хэд лөө очоод тэмдэгэ үгүй бол үх гэхэд Курапика өөрт нь байгаа тэмдгүүдээс аль нь ч биш юм бол ядаж илүү байгаа тэмдгийг ав. Эсвэл тулдахаас өөр арга алга гэхэд Исоко инээж байснаа заа гэж шүрдэг. Курапикач нэг тэмдгөө мөдөнд үлдээгээд аюулгүй өнгөрдөг. Исокоч гинт галзуу юм шиг болоод энэ хоёр намайг алах хүслийг маань төрүүлчлээ. Би тайвшрах хэрэгтэй гэж байдаг. Исокоч маргааш нь галзуу юм шиг алхасаар нэгэн хүнийг хараад алхахаар хурдладаг. Гонч энэ мөчийг ашиглаад тэмдгийг авч чаддаг. Гонч хамаг хурдаараа цуцсан ч араас нь нэг хүн буудаж хөдөлгөөнгөө болгодог. Тэр нь араас нь хааж байсан тэр хүн байдаг ба тэр тэмдгийг аваад явах гэж байтал Исоко тэрийг алж Гоны тэмдгийг авдаг. Гон өөрийнх нь тэмдгийг авсанд нь магтаад өөрийнхөө болон Гоны тэмдгийг буцаан өгдөг. Гон би хүнд өртөв баймиргүй байна гэд ашигна гэж босдол Исоко шууд зөхчихдөг. Намайг ингэж зөхөх үед чинь тэмдгийг чинь буцааж авъя гэдэг. Киллуач алхаж явахдаа 3 ах дүүсээ тарах ба тэр хэдийн дүүг нь барьцаалаад тэмдгийг нь аваад нэг нь байсан бол хоёр нь хэрэггүй болохоор үлдсэн хоёрыг шиддэг. Ханза түүнийг нь харж агаад өөрийнх нь байгийн тэмдгийг шидсэн газар руу нь очиод авсан боловч Киллуа дагаж байгааг нь анзаараад солиод шидсэн байдаг. Лиорио байга олохгүй хүн ч харах гуудсан байх ба шалгалт тусгаад нэг л өдөр үлдсэн байлаа. Гон араас нь гарч ирээд байна хурц өнөртэй гээд гон өнөрлөж явсаар очиход агуу байдаг. Лиорио төрүүлж орхорлоод намайг ороод ир гэсэн хүртэл орж олохгүй шүү гэж хэлдэг. Бас би ирэхгүй бол битгий ирээрээ гэсэн боловч манай хоёр найзуудаа ирэхгүй бол араас ч орно гэж хэллээ. Лиорио цүнхээ үлдээгээд хутга гал аваад ороход нэг хүн өгсөн байх ба бас нэг охин сууж байдаг. Лиорио 30 минутын дараа битээ орж ирээ гэж хавсгасан боловч манай амар сэн орчдөг. Гон багч гэсэн амаараа Лиориогийн хорийг гаргадаг. Тэгээд үхээс нь өмнө Лиориогийн цүнхэнд эмчлэг хэн байж магадгүйгээд им авчиргаад гарах гэтэл битүү могоо. Гэтэл нөгөө охин та нар гарч чадахгүй эндээс гарах гэж оролдох юм бол могаан татгуулна. Энэ хүн үхээс өмнө могоонуудаа тэгж тушаалсан гэдэг. Тэгснээ ууг нь Лиориод хэлсэн гэж байгаа. Тэнгүүт Лиориод алчханж байгаа татгуулсан гэдэг. Хийн нэг алдсан мэгээд манай хоёр асуухад энэ охин би гэж хэлдэг. Энэ охин зүгийг удирддаг ба яаж алсан бэ гэхлээр энэ охин байна энэ залуу байсан ба араас нь дагаж байгаад унтуулах утаа татсаны дараа унтсныхан дараа шууд орж ирээд тэмдгийг авах гэж олдсон ч гэсэн могой байсан учраас энэ охин орилоод тэгээд зүгнүүд нь хамгаалах гад алдсан л гэдэг. Тэгээ гарч чадахгүй энэ агуу дотор байж идэг. Ерөнхийдөө шалгалт дуусны дараа амьд үлдсэн хүмүүсийг аврах гэж шалгалтын зүгээс хайдаг гэдэг. Уг нь манай эдийг хамт хүлэе гэсэн боловч Гон шууд нөгөө өгсөн хүн лөө очоод могоо хатгуулсан ч гэсэн ерөндөг болоод Лиориг авч чаддаг. Гон ерөндөгөөр босож ирээд нэг төлөвлөгөө гаргадаг. Нөгөө эмэгтэйгийн унтуулах утааг ашиглаад могоонуудыг унтуулад Гон амсгаа төгжиж байгаад манай хэдийг уурж Сүүлийн тэмцээнд Гон, Киллуа, Курапика, Лиорио, Ханза, Исоко нөгөө ном сумтай тэгээд нэг карате мастер үлдсэн байдаг. Сүүлийн тэмцээнд очих замд шалгагч нар цуглаж ярилцаж байх ба нийтээр 9-6 анхлан суралцагчид гайхалтай гэд баярлж байдаг. Тэгэхэд нэг шалгагч энэ тим сүртэй мүү гэж асуухад нийтээр ойрын үед ийм зүйл болоогүй нийтээр зөвхөн 4 удаа ийм зүйл болохыг харж байсан. Тэгээ сүүлийн шалгалтыг яаж хийх вэ гэж шалгагч нар асуухад нийтээр өвөрмөц тутлаан хийнэ гэдэг. Тэгэхээс өмнө оролцогчдоос юм асуух ба Исокогоос хэлж суудаг. Чи яагаад ангууч болохыг хүссэн бэ гэхэд Исоко тийм их хүсээгүй л дээ. Гэхдээ ангууч болох юм бол хүн алхахад хэрэгт ордгоо гэж хэлдэг. Тэгээ бас хүмүүсээс тулдахыг хүсэж байгаа, хүсэхгүй байгаа анзаарэгдсэн оролцогчдыг асуудаг. Сүүлийн тэмцээнд нэг хүн хасагдаж 8 болоо ангууч болох боломжтой. Ба төрүүлж бууж өгсөн нь хожигдно. Бас тулдаж байгаа хүнээ алах юм бол шууд хасагдана. Тэндээс харуул зарим хүмүүст олон боломж байхад зарим хүмүүст маш цөөн бууж өгөх боломж байдаг. Яагаад ийм байгаа юм бэ гэж хүмүүс уурлахад Нэтаро би та хэдийг өмнөх шалгалтуудаас гаргасан үр дүнгээр та хэдийг хуваасан гэж хэлдэг. Гон чихний тулаанд гарах ба түүний эсрэг Ханзо байдаг. Ханзоч Гоны амархан дийлж бууж өг гэсэн боловч Гон бууж өгөхгүй л гэд байв. Ханзо бууж өг гэд гарыг нь хугасан ч Гон бууж өгөхгүй л байлаа. Ханзо би чамайг аллаад дараа жил орсон ч чадна шүү дээ гэд сэлэм гаргаад толгойд нь ойртулсан ч гэсэн Гон бууж өгөхгүй байсан. Тэгснэ Ханзо бууж өглөө гэсэн боловч Гон би бас зөвшөөрөхгүй. Би ингэж ялгамааргүй байна гэж хэлээд Ханзогийн уурыг хөрвүүлээд ганц цохиулаад ухаалтдаг.
Гонч нэлээд одоо ухаан алдсан байх ба аав руугаа очиж байна гэж зүүдэлж агаад сэрдэг. Хажууд нь эхний шалгагчийн шалгагч байх ба гонд ангууч болсонд нь ангуучийн картыг өгдөг. Дараа нь шалгалтанд юу болсныг ярьдаг. Тэгээд нэг хасагдсан хүн нь хэн юм бэ гэхэд Киллуа гэж хэлдэг. Тэгснэ гэхдээ би чамайг ухаан алдсны дараагаас ирж эхлэгээд ярьж эхэлдэг. Киллуа яа гоныг ялуулсан юм бэ? Чи алахгүйгээр ялч чадна үсттэй гэсэн боловч Ханзо хүн өвдгөөрөө нүдэнд нь гялцдаг. Гэтэл гон гараа хуглуулсан ч гэсэн гараа хугалснаа мартсан байсан нь нүднээс нь харагдаж байсан гэдэг. Тэгээ хоёрдугаар тэнцээ эхлэхэд Курапигийн эсрэг Хисоко үздэг. Тулаан дөнгөж эхлээд байж байтал Хисоко Курапикад шоконд ортол нэг юм хэлээд Хисоко буугаад өгдөг. Дараагийн тулаанд Ханзо нөгөө нум сунтайгийн эсрэг тулдахад би чамд арай зөөлөн явахгүй гээд нөгөө аргыг ашиглаад ялчихдаг. Дараа нь Хисогийн эсрэг карате мастер үзээд Хисоко хэд зөхиод газар унгаагаад Хисоко нэг юм шивнээд карате мастер бууж өгдөг. Дараагийн тулаанд нум сумчны эсрэг Киллуа үзээд Киллуа зүгээр л буугаад өгдөг. Дараагийн тулаанд Лиора карате мастер маш их гэмтсэн болохоор дараа нь үзэхэр болдог. Тэгээ Киллуагийн эсрэг нөгөө царайгаа өөрчилдөг зүгээр тулдаг хүмүүс үзэх ба тэр Киллуагийн ах Иллуми байдаг. Тэгээ би чамайг ээж болон Милукийг төссөн гэж сонссон. Тэгээд тэр уйлж байсан гэхэд Лиорио хинч хүн тэгэх юм бол уйлна штэ гэхэд ах нь ад жаргалын нулимс байсан гэдэг. Тэр хүүгээ том болжээ гэж уйлж байсан гэдэг. Тэгээд ээж нь санаа зовоод ахыг нь араас нь явуулсан байдаг. Тэгээд ах нь чи юу ч хүсдэггүй, чи зөвхөн хүн алах үед таашаал мэдэрдэг гэхэд Киллуа би ангууч болохыг хүсээгүй ч гэсэн би гонтой найзлахыг хүсэж байна. Би хүн алмааргүй байна. Би энгийн хүн шиг амьдрмаар байна. Гэхэд ах нь чи найзтай болж чадахгүй. Чи нэг өдөр ална. Алуур чи найзтай болдоггүй юм гээд шууд гоныг алах гээд унтаж байгаа газар руу нь явдаг. Тэгээ Ханзо Курапика Лиора хамгаалахаар урдан зогсоход алах юм бол ангууч болж чадахгүй санаад Киллуагийн ах нь алгаа болдог. Тэгээ Киллуа руу чи намайг ялж ээж гоныг хамгаална тулдаач гээд гараа өртүүлэхэд Киллуа бууж өгдөг. Гэтэл ах нь би тоглосон юм доо Кил. Би гоныг ална гэж худлаа ярьсан юм гэдэг. Тэгээ Лиора каратежин хоёр тулдах гэж байхад Киллуа хурж ирээд каратежныг алчихдаг. Гон бүтэн сонсч дуусаагүй байж шууд бусад оролцогчид байгаа хүмүүс рүү очиод Киллуагийн ахын гараас маш хүчтэй барьж Киллуагийн хаанаас олж болохыг асуугаад чи дүүгээ тэгж болохгүй гэж хэлээд Лиора Курапика хоёр Киллуа Иллумитай таарсны дараа ховсдуулсан юм шиг болсон гэдэг. Лиорач Киллуа надад тусалж орж алсан байх гэж хэлэхэд Неторо Лиора карате мастерыг дийлэх байсан гэдэг. Нум сумчин Курапикагаас Хисоко юу гэж хэлсэн гэж хэлэхэд хүмүүс ч хэрэлдэж эхэлдэг. Гонч Иллумид би чамд Киллуад хийсэн юмд чинь төлнө гэхэд Иллуми гараа ойртуулахад Неторо гоныг зогсоогоод картын тухай ярьдаг. Дэлхийн ихэнх хувиар чөлөөтэй аялах боломжтой. Тэгээ зарвал хангалттай мөнгөтэй ч болох боломжтой гэдэг. Тэгээд ангуучдын сорилт бол картыг хамгаалах гэдэг. Тэгээд Гон Киллуаг хаана байгааг асуухад Кокуро Mountain манай гэр бүлийн амьдардаг газар гэдэг. Тэгээд Хисоко руу очиход гар нь хугарчихсан байдаг. Иллуми Гоныг яагаад том болохыг харахыг хүсэж байгаа юм бэ гэж Хисокоос асуухад том болох тусам аюултай болно гэхэд Хисоко чи тэрийг алах гэж оролдох юм бол чамайг ална шүү гэдэг. Тэгээ Ханзо дараа нь манай улсад ирээрэй гэж нэг карт өгдөг. Тэгээ бас нөгөө нум сумчин Курапикагаас уучлалт гуйдаг. Тэгээ нэг компьютер байх ба тэрэнд карта олбол маш олон нууцлал мэдээлэл авч болно гэдэг. Тэгээ эхний шалгалтын шалгагч ирээд өөрийнхөө талаар жаахан ярьж байснаа аав нь маш сайн ангууч би тэрэн шиг ангууч болохыг хүсдэг гэж хэлдэг. Тэгээ манай гурав нөгөө компьютераар Киллуагийн гэр бүл амьдардаг газрыг хайгаад очихоор болоод хүмүүстэй салгах хэс хийгээд явж байгаагаар манай аниме маань эхний арк дуусч байгаа юм. За тэгээд бичлэгийн мөн дуустал үзсэн маш их баярлалаа. Тэгээд анх удаа аниме ярьж байгаа болохоор жоохон муу ярьлаа. Тэгээд дараагийн видеоноос жоохон сайн их хичээнэ. Тэнгүүтээ дараагийн видеон дээр Hunter x Hunter-ийн бүх аркыг ярих уу эсвэл өөр аниме ярих уу коммент дээр бичээрэй. Тэгээд bye.